Аж үйлдвэрийн 4-р хувьсгал дэлхийд дахинд эрчимтэйгээр өрнөж байна. Харилцаа холбооны мэдээлэл технологийн дэвшил нь иргэдийн амьдрал ахуйг хялбарчилгаас гадна төрийн үйлчлэгийг иргэддээ хүнд сурталгүй, нээлттэй, хурдан шуурхай хүргэх, цахим орчинд бизнес эрхлэх гээд томоохон ололтуудыг иргэдэд олгодог хичээж кибер аюулгүй байдлын орчинд мэдээллээ хэрхэн хамгаалах вэ гэдэг томоохон асуулт иргэдийн өмнө томоохон сорилтыг дагуулж байна. Монгол Улсын их хурлаас баталсан кибер аюулгүй байдлын хуулийг хэрэгжүүлэх ажилд Монгол Улсын засгийн газар цахим хөгжил харилцаа холбооны яам манлайлан ажиллаж кибер аюулгүй байдлын тогтолцоогоо боловсронгуй болгох, гэмт халдлагад хариу өгөх, технологийн болон эрх зүйн шинжилгээний ажлуудыг шат дараатаагаар хийж байна. Кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгүүдийн тоо өдөр ирэх тусам өсөж байна. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээллээр залилах гэмт хэргийн 4 гэмт хэрэг тутмын 3 нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Тийм ч учраас цагдаагийн ерөнхий газар, цахим хөгжил харилцаа холбооны яам, Монгол банк хамтарч иргэддээ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх мэдээллийг тасардаггүй хүргэж, цахим орчинд кибер аюулгүй байдлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх мэдээллийг цаг тутам авч, альва банк санхүүгийн гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандахыг иргэд та бүхэндээ уриалж байна. Ансен дайнд нэгдэцгээе.